Зя сайн байцгаана уу. Тэгэхээр намайг үздэг, дэмждэг бүх хүмүүстээ бүгдэнд нь баярлалаа. 12 мянгуулаа болсон байна. Сав дарсан бүх хүмүүстээ бүгдэнд нь баярлалаа. Тэгээд би үргэлжлүүлэн гоё сонирхолтой бичлэгүүд хийхин тулд хичээх болно. Өөрийнхөө ярианы чадварыг сайжруулах болно. Бичлэгнийхаа чанарыг дахиад бас сайжруулахын тулд хичээх болно. Намайг үзэж байгаараа баярлалаа. За тэгээд өнөөдрийн ярих сэдэв маань болохоор өмнө ярьжсэн 4 сарын 11-нд болсон Black Combat-ийн 7-гийн эсрэг 7 Хятад Монголын ивент байгаа. Одоо зарим үзэгчд маань болохоор яасан олон ярьдаг юм бэ? Зөндөө олон бичлэг хийлээ шүү дээ. Уйддаг юм уу гэд уурлах байх. Гэхдээ уучлаарай. Би өмнөх бичлэгэн дээр та бүхэн санаж байгаа бол Хятад талын хүмүүсийн үзэгчдийн сэтгэгдлийг та бүхэндээ хүргэсэн. Гэхдээ хитрхи бага сэтгэгдлээсэн. Тэгээд дүгнэлт юм анализ ерөөсөй байгаагүй. Тэгээд YouTube дээр шинэ бичлэг орсон байлаа. YouTube дээр тэр бичлэгэн дээр бол зөндөө хүмүүсийн сэтгэгдэл. Тэгээд бас тэр YouTuber Хятад болохоор бас дүгнэлт гаргасан байлаа. Тэр бичлэгийг та бүхэндээ шууд хүргэе. Та бүхэн бас Хятад хүмүүс юу гэж ярьж байна тэрийг бас сонирхоод үзэхгүй юу? 4-р сарын 11-нд болсон Хятад Монголын MMA тэмцээнд Монголын 7 тамирчин бүгд ялж Хятадын багийг 7-ыг харьцаагаар бүрэн ялсан олон нийтийн дунд ихээхэн маргаан дагууллаа. Сүүлийн жилүүдэд Хятадын MMA салбар тогтворгүй байгаа нь үнэнч ийм сул тоглолт үзүүлнэ гэж төсөөлсөнгүй. Энэхүү тэмцээнд Солонгосын Black Combat холбооноос зохион байгуулсан MMA дэлхийн цом бөгөөд Хятад, Монгол, Япон, Америкийн нэгдсэн улс зэрэг 8 улс оролцсон. Хятад, Монгол хоёр нэг хэсэгт орсон. Хятадын багт туршлагатай болон шинэ холимог бүрэлдэхүүн орсон ч үр дүн маш муу гарсан. Тэмцээний өмнө ч асуудлууд гарсан. Хүнд жингийн нэг тамирчин допингийн шалгалтанд тэнцээгүй тул шууд ялагдал хүлээсэн. Мөн өөр нэг тамирчин жингээ хасаж чадаагүйгээс оноогоор хасагдсан. Эдгээр нь тамирчдын бэлтгэл, мэрэгжлийн төвшин хангалтгүй байсныг харуулж байна. Тулаануудын явцад зарим Хятад тамирчид цаасан дээр илүү туршлагатай, илүү амжилттай байсан ч бодит тулаанд Монгол тамирчдад илт дийлдэж байв. Монгол тамирчид барилдаан, хүч, довтлогоо, тэсвэр төвчээр давуу байж, өрсөлдөгчдөө олон удаа унгааж, илүү идэвхтэй тулалдсан. Зарим тулаанд Хятадын тамирчид эхэндээ тэнцвүүхөө өрсөлдсөн ч тулаан үргэлжлэх тусам биеийн тэнхээ дутаж, өрсөлдөгч тамирчиндаа давмгайлуулсан. Туршлагатай гэж тооцогдож байсан тамирчид хүртэл хүлээлтэд хүрэхгүй тоглолт үзүүлж бүрэн ялагдсан. Нэг тулаанд Монголын туршлагатайч олон ядлагдaltaй тамирчин Хятадын тамирчныг богино хугацаанд TKO-оор ялсан. Өөр нэг тулаанд 2 шинэ тамирчин өрсөлдсөн ч эцэст нь мөн Монголын тамирчин ялсан. Хятадын багийн ахлагч нэр хүндтэй тамирчин хүртэл итгэх сул, довтлогоо багтай өрсөлдөгчийнхөө цохилтод олон удаа өртсөн бөгөөд өөрийн нэр хүнд ур чадварт тохирох тоглолт үзүүлж чадаагүй. Тайлбарлагчийн дүгнэснээр энэ ялагдлын гол шалтгаан нь зөвхөн ур чадварын зөрүү биш, олон тамирчин удаан хугацаанд тэмцээнд оролцоогүй, бэлтгэл хангалтгүй, зохион байгуулалт сул, сахилга батмуу, сэтгэл зүйн хувьд дутмаг байсан. Мөн тэмцээнийг хангалттай ач холбогдол өгч үзээгүй нөлөөлсөн. Энэ бүх хүчин зүйл нийлж 7-ыг гэсэн хүнд ялагдлыг авчирсан. Энэ нь Хятадын MMA-д ноцтой дохио болж байна. Спортод өмнөх амжилт нэр хүнд хангалтгүй. Хэрвээ бэлтгэл суул хандлага буруу бол ямар ч өрсөлдөгчд амархан ялагдана гэж тэр дүгнсэн байна. За тэгэхээр бичлэгний ерөнхий агуулга нэг иймэрхүү болсон байна. Тэгээд шүүмжилсэн эсгүүд их байлаа. За хамгаалсан эсгүүд бас байлаа. Хамгаалсан эсгүүд дээр болохоор Монгол баг тамирчдыг жоохон басаад тэгээд тэмцээндээ ач холбогдол өгөөгүйгээс болоод иймэрхүү асуудал гаргаад ялагчлаа гэсэн байсан. Тэгэхээр энэ бол ер нь тамирчны бас өөрийнх нь хариуцлагын асуудалтай. Ямар ч жижиг тэмцээн байсан хүмүүс, ямар ч тамирчин өөрийнхөө 100% бэлтгэлтэй орох ёстой. Энэ бол тамирчин хүний өөрийнх нь хариуцлага. За тэгээд сэтгэгдлүүд байлаа. Сэтгэгдлүүдээс би та бүхэндээ хүргэе. За хамгийн ихний комментоос эхлэе. 7-ыг гэдэг тоо их танил юм аа. Хятадын хөл бөмбөгийн шигшээ баг MMA-д ороод ирсэн юм биш үстэй гэсэн байна. За энэ юу гэсэн үг вэ гэхээр мэдгүй хүмүүс зөндөө байж магадгүй. Хятад бол хөл бөмбөгийн фанатууд яг Монголтой адилхан зөндөө их байдаг. Гэхдээ манайх болохоор ер нь бол Монгол баг тамирчдаа нэг яриад байдаггүй бол Хятад талын хөл бөмбөгийн баг бас ер нь олон улсын тэмцээнд их оролцдог. Тэгээд Японтой бас Солонгостой жоохон асуудалтай байдаг шүү дээ. Ер нь бол улс төрийн хувьд ч гэх юм уу. Тэгээд Хятад баг Япон Солонгос төр айгүй их тэгээрээ хожигддог болохоор 7-ыг 13-ыг гэл ингээ ялагдсан юм зөндөх байгаад идэг. Дөнгөт фанатууд нь ер нь өөрсдийнхөө хөл бөмбөгийн тамирчдыг ер нь бол баг үзэн яддаг гэх юм уу. Үзэн яддаг шалтгаан нь маш их хөрөнгө оруулалт орсон мөртлөө ингээд сайн амжилт гарахгүй байдаг болохоор бас байж магадгүй. За тэгээ яадаг ч гэсэн зөндөө олон Хятад хүмүүс Хятадын хөл бөмбөгийн багтаа дургуг ойлгочих болно. Тэгээ дараагийн сэтгэл нь болохоор ер нь цэвэр биеийн хүчний тулаан шаардсан спортод Хятад хүмүүсийн үр дүн дандаа ийм байдаг штэ л гэсэн байна. Дараагийнх нь болохоор ганц үг хэлээд л бүгднгийн зүүднээс нь сэрээчлээ шүү гэсэн байна.
Ер нь хятад хүмүүс өөрсдийнхөө тулааны урлыг маш өндөр түвшинд байдаг гэж боддог. Гэхдээ энд шүүмжээрээ дамжуулаад хятадын тулааны урлаг яг олон улсад гарахаар нэг сайн биш вэ шүү гэдэг утгаар бас хэлсэн байх те. За дараагийн сэтгэгдэл нь болохоор хятадд болдог тэмцээнүүдэд хуурамч тулаан хэр их байдгийг одоо харж эндээс харж болно гэсэн байна. Хятадын дотоодын тулаан бол бас зөндөө байгаа шүү дээ. Монголыг бодвол холбоонууд бол зөндөө байгаа. Олон улсад явж байгаа хятад тамирчид бас их байгаа. Тэгээд дотооддоо ингээд хамгийн сайн тамирчдаа л бас явуулж байгаа шүү дээ. Тэгэхээр бас дотоодынхоо тэмцээнүүдийг жоохон шүүмжилж юм те. Дараагийнх нь болохоор ялагдсан бол ялагдсанаа хүлээн зөвшөөрөө. Шалтгаан тоочвол бүр л дор харагдана шүү дээ гэсэн байна. За энэ сая ютубер залуу болохоор хэлсэн ийм тийм асуудлаас болоод манай тамирчид ялагдчихлаа гэдээ бас. Гэхдээ ямар ч ютубер тэгэл өөрийнхөө улсын тамирчдыг бол хамгаална л да. Би ч гэсэн ялагдсан байсан ч гэсэн хамгаалал үг хэлнэ те. Гэхдээ энд бас одоо энэ хэлж байгаа бас аргумент нь бас зөв байна те. Ялагдсан бол ялагдсанаа хүлээн зөвшөөр. Шалтгаан тоочих юм бол бүр л доор харагдана шүү дээ. Битгий шалтгаан тоочоод гэсэн байна. За энэ бас зөв. За хятад тулааны урлаг дэлхийд өөрсдийг нь төөрөгдүүлсэн гэсэн байна. Гадны орныхоо ер нь бол хятад хүмүүсийг маш сайн тулалддаг гэж боддог. Өөрсдөө ч гэсэн маш сайн тулалддаг гэж боддгоо. Гэхдээ яг үнэндээ байгаа байдал нь иймэрхүү байна гэсэн утгаар хэлсэн байна. Дараагийнх нь болохоор зөвхөн босоо тулаанд л анхаардаг, допинг хэрэгэлдэг, харин барилдаан хэвтэй техникээ тоодоггүй, бэлтгэлийн хэв маягтай болохоор ялагдах нь хэвийн гэсэн байна. За MMA дээр болохоор хэвтэй ер нь барилдаан айгуу чухал гэсэн санааг л гаргаж ирсэн байна. Энэ бас зөв. Дараагийнх нь болохоор хятад улс эртнээс Монголын нэг хэсэг байсан гэсэн байна. За эндээс ер нь бол сэдв маш халуун болж эхэлж байгаа. За тэгэнгүүт энд ингээд хэрүүл болж байгаа юм. Тэгээд энэ нь болохоор Тайван, Хонконг хүмүүс бичээд тэгээд доотлолт нь одоо таалагдаагүй одоо ингээд ууралж байгаа хүмүүс нь ер нь хятад хүмүүс байгаа. Тэгээд ханзнаас нь ер нь бол мэдэж болдог. Тайван, Хонконг хүмүүсийн хэрэгэлдэг ханз одоо яг бүгд найрамдах хятад ард улсын хэрэгэлдэг ханз хоёр нь жоохон зөрүүтэй байдаг байгаа шүү. Тэгэхээр ер нь ялгахад болохоор тийм хэцүү бол биш. За тэгээд нэг ийм Тайван, Хонконг хүн хэлсний дараа доор нь ингээд одоо хятад хүмүүс орж ирээ хэлж байгаа байхгүй. Тэр нь өвөр Монголоо одоо хятадтай нэг болсон. Харин гадаад Монгол бол их хаантай ямар ч холбоогүй. Тэд бол хуурамч гэсэн байна. За их хааныг болохоор Чингис хааныг хэлж байгаа байлгүй. Тэгээд ер нь бол хятад хүмүүс өөрсдөө түүхийн ном судар дээрээ болохоор Чингис хаан, одоо Хувлай хаан, өгөөдөө одоо тэдний үед байсан монгол хүмүүс одоогийн өвөр Монгол гэж ярьдаг. За Монгол улсад байгаа хүмүүс тэдэртэй ямар ч холбоогүй баг боолууд нь байсан ухааны юм яриад байдаг. За нэг тиймэрхүү одоо санаа гаргаж ирж байна. Дараагийнх нь болохоор Хувлай, Чингис хаан та нарыг бүгдийг нь байлдан дагуулж байсан гэсэн байна. За энд бас нэг дахиад нэг Тайван, Хонконг хүн орж ирсэн байлгүй. Тэгээд та нарыг одоо ер нь бол бүгдийг нь эзлээд ер нь бол байлдан дагуулж ирсэн шүү гэсэн утгыг санаа хэлсэн байна. За тэгсэн чинь доор нь болохоор тийм ээ Европ хүртэл дайлж явсан шүү дээ. Тэр үед галт зэвсэг байгаагүй. Хүйтэн зэвсгээр байлдаж байсан ч дийлж байсан гэж байна. За тэгэхээр Монгол хүмүүс бол бүр Европ руу дайраад орцсон шүү дээ. Хятад хүмүүсийн хийгээгүй бол хийсэн. Тэгэхээр аргагүй шүү дээ л гэсэн байна. Тэгэхээр болохоор Монгол улс нь болохоор хятад улс коммунист засгийн үед Оросд алдсан нутаг гэж ойлгож болно. Чи бол үнэндээ энийг бол ойлгохгүй байна гэсэн санаа гаргаж ирж байна. За тэгээд хятад хүмүүс ер нь бол түүх номынхоо юун дээр болохоор Монгол улсыг өөрийнхөө нэг хэсэг тэгээд тэрийг нь Орос улс ингээд салгасан гэж ер нь бол ярьдаг, бас бичсэн байдаг. За тийм том газар нутаг газар зүйн хувьд холбогдсон байхад буцааж авахгүй мөртлөө яагаад нэг жижиг арал руу анхаарал хандуулаад байдаг юм бэ гэсэн байна. Энд болохоор ингээд Монгол улс гээд ийм том газар байж штэ. Монгол ингээд нэг хэсэг чинь гэж яриад байгаа юм бол тэгээд Монгол улсаа ингээд тэр том газар нутгаа авахгүй яагаад энэ Тайван руу анхаарал хандуулаад идэх юм бэ? Тайваныг буцаана гэж яриад идэх юм гээд нэг тиймэрхүү юм бичсэн байна. За дараагийнх нь болохоор өнөөгийн хятад Оросын ихэнх нутаг Энэтхэгийн хойд хэсэгт нэгэн цагт Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд байсан. Чингис хаан, Хувлай нар тухайн үеийн Алтан улс, Кидан, Сүн улсуудыг байлдан дагуулсан. Тэр үед өвөр гадаад Монгол гэсэн ойлголт байгаагүй. Энэ бол хожим үеийн хуваагдал юм аа гэсэн байна. За энэ гоё бас түүх тайлбарлаж өгсөн байна те. Очоод түүхээ сайн судал. Монголын тал нутгийн гол цөм нь өнөөгийн өвөр Монгол байдаг. Харин гадаад Монгол нь захын бүс нутаг. Харин Чингис хаан ч өвөр Монгол төрсөн шүү гэсэн байна. За тэгэхээр одоо ер нь бол Чингис хааныг маань хэд хэдэн орон
ингээд бас өөрсдийнхөө гэж ярьж байна. Хятад бас тэгж ярьж байна. Казахстанаас бас хэд хэдэн бас хүмүүс ингээд Чингис хааны бошиг олчлоо гэсэн хүмүүс бас бичлэгнүүд хийсэн байлаа. Бид тэрийг үзсэн. За тэгвэл чиний хэлснээр захын бүс нутаг болох Тайван ч бас Хятадын нэг хэсэг биш гэсэн үг үү? Ойлголоо, баярлалаа гэсэн байна. За тэгэхээр та нар хэрвээ Монгол улс Хятадыг байлдан дагуулад тэгээд Хятад улс өмнө Монголынх гэж ярьж байгаа бол Тайван ч гэсэн Хятадынх штэ гэсэн утгаар хэлсэн байна. За Монгол бүх дэлхийн түвшинд маш өндөр хөгжсөн тулааны спортод ч өндөр байр суурьтай баг айл бүрт багасаа сурдаг баяр наадмаар тоглож барилдаг яг Хятадын ширээний теннис шиг гэсэн байна. За Монгол хүмүүс яалчгүй барилдаггүй монгол хүн бол байдаггүй гэж ярьдаг. За тэгээд яалчгүй монгол хүмүүс бол сайн барилддаг. Тэгээд MMA дээр маш өндөр амжилт гарах бас нэг тулгуур одоо болдгийм болов. За хэрвээ барилдаанаар өрсөлдвөл Хятад ялж чадахгүй харин цаанда босоод талааны урлагт бол ялах боломж байж магадгүй шүү гэсэн байна. За дараагийнх нь комент болохоор энэ өмнөх хүнд бас хариу өгсөн юм шиг байна. Оросын нүцгэн гарын тулаанд монголчууд их оролцдог, ялалч нилээд авдаг маш ширүүн гэсэн байна. За тэгэхээр энэ дээдлийн хүн болохоор бас одоо хятадууд одоо санд агаараа үзэх юм бол босоогоос үзэх юм бол монголчуудыг ялнаа. Барилдаанаар жоох ялахгүй гэж магадгүй гэсэн бол монгол хүмүүс бас Оросд тулалддаг шүү гэсэн байна. Bare knuckle гэд бас тэмцээн байдаг шүү дээ. Ингээд шууд гараа боож хагаад үздэг. За тэгэхээр Оросд бас нэг холбоо байдаг. Тэр бас Монгол үндэстэн. Гэхдээ яг Монгол улсын иргэн гэж бас хэлэхгүй бах. Туваа үндэстэнгүүд өрөөд хүмүүс бас байгаад байдаг бах. Туваагийн ядагчсан Чингис гэд залуу байдаг. Тэгээд ахтайгаа энэ төр тулалддаг. Тэднийг ярьж явах шиг байна. За сонирхолтой үнэн гэвэл Хятад улс олимпийн медалийн тоогоор дэлхийд дээгүүр ордог жинхэнэ утгаараа спортын гүрэн биш юм аа гэсэн байна. За энэ их гоё сонирхолтой аргумент явж байна. Би тэгэхээр дараагийн бичлэгэн дээр энэ аргументыг ярих болно. Одоо Хятад улс олимп дээр бол маш их медаль авдаг. Олон улсын тэмцээнээр зөндөө их медаль авдаг мөртлөө спортын гүрэн биш юм аа гэсэн сэтгэгдлийг энэ үлдээсэн байгаад байна шүү дээ, тий. Тэгэхээр за энэ сэдвийг би дараа та бүхэндээ ярьж өгөх болно. Тэгээд эдгээр комментуудыг нь одоо нэгтгэхэд ингээ харах юм бол ганц сэдв биш хэд хэдэн өөр чиглэл рүү ингээ холилдсон. Ер нь бол сэтгэл хөдлөл давмгайлсан, хоорондоо хэлэлцүүлэх шиг байна. Гол дүгнэлтүүдийг бодтой тэнцвэртэйгээр ер нь бол харахад биш хэцүү. Тэгээд би анзаараад хахад зөвхөн одоо энэ хятад комментууд дээр ч биш монголч гэсэн тэгдэгтэй ингээ бичлэгний доор ингээ ямар ч хамааралгүй сэдв рүү ороод хоорондоо хэрэлддэг. Тэгээд ер нь аль ч уустай адилхан байх. Тэгээд тиймэрхүү болсон байна. Түүх рүү ороод явсан байна. За ядчээсэн нэгнийгээ бол амар доошоо хийгээд хэмхлээд байсан юм бол байхгүй байна. Тэгэхээр манайхан ч гэсэн хооштой тэмцээнэ үзэхдээ гоё ялгцсан байсан ч гэсэн ер нь гоё үзээрээ. Тэгээд байнга дэмжиж хооштой яадагчээсэн Монгол тамирчид маань дэлхийд гарч ирэх нь угаасаа баараггүй. Надтай хамт байгаарай. Баярлалаа.